Өнөөдөр би 2001-ээс 2026 хүртэл Оскарын шагнал хүртсэн анимашнуудыг тэрлэст үүсгэж байгаа. Шоу бичлэг рүү орцгоё. Лайк болон subscribe дараарай. Нэгт Shake орж ирж байна. Shake бол яаж ч миний хувьд бол одоо ингээд бага насны турсамж аюул чухал. Donkey болон Puss in Boots гээд алдартай олон дөрүүдээр гардаг болохоор Shake миний сэтгэлд болон одоо nostalgia trip болон impression маш чухал. Тийм учраас би ер нь Shake-ийг эс рүү оруулж байгаа. Үүний дараагаар юу вэ? Spirit Away байна. Spirit Away Hayao Miyazaki-ийн бүтээл нэгсэн үзээгүй яг үнэндээ. Гэхдээ хүмүүс бол нэлээд амсаатай байдаг. Маш олон одоо платформудаар YouTube болон Instagram, Facebook одоо юу гэдэг бүх юм дээр ингээд амсаатай алдартай байдаг болохоор би бас энэ бол S юм уу A, B гэж юм бол дүгнэж байгаа. Уусаа би өөр жоохон аниме талтай дуртай болохоор бас жоохон biased гэж магадгүй. Гэхдээ таны үс бодол надад хамаагүй уучлаарай. S рүү оруулаа. Finding Nemo би бол яг үндэ дуртай бол биш яг. Би бол энийг A юм уу B рүү л оруулах байх. Энд дэр ч гэсэн яг надад сэтгэл санаа биш ээ. Impression үлдсэн зүйл бол огт байхгүй. Би энийг үзээд бол миний бага насны туршимч бол сэрэгдүү. Бага настай өмнө холбоогүй болохоор би бас яг оноог нь бол нэгтэй өрөхгүй B рүү л оруулаа ерөөхдөө. Incredibles дараач хаана орж ирж байна. Энэ бол угаасаа хүн болгоны одоо үзчихсэн дуртай анимашны нэг бол гэж би өөрөөс бодож байна. S рүү оруулмаар байна. Яагаад гэвэл одоо Elastic Girl сундаг эмэгтэй та дөрөв харсан байлгүй те. Гоё битэн штэ те. За, S рүү оруулаа. Incredibles-ын дараачаар болохоор Wallace and Gromit орж ирж байна. Curse of Were-Rabbit гэдэг би нэг багтаа бол маш их үзчихсэн. Гэхдээ тоон жилд нь House Moving Castle-ыг нь оролцоод channel хүртээгүй юм байлээ. Тийм болохоор би stop motion animation-ыг Fraud list руу орууллаа. Уучлаарай. Happy Feet. Ёо, ям баахан пингвинэд бүжиг Тэ эс Ratatouille бараг үзег юм байхгүй л үү те. Бараг энэ нэг харахыг хоол хийснийг харангуйтаа хүмүүс бараг тоож болсон тохиолдож бараг байдаг байлгүй. Тэнгүүд яг хуу зүгээр жоохон эрүүл хоноор бодонгууд галтгоо аврах гад ресторанаа аврах гад хичээж байгаа хүнийг нь 20 гутаа аманд нь юу хүмчихэж мөхөө тэгэл ер нь цагдаад хүчнэ гэдэг л да. Гэтэ яг хуу эс рүү оруулаа. Wall-E бол яг хуу 2008 онд гарч илөө миний санджаагаар бараг хамгийн бараг ёстой л яг нөгөө нэг бага насны турсамж гэдэг нь яг үнэхээр Wall-E яхаа хогийн машин дэлхий бүр ингээд ямар ч одоо амьдрах боломжгүй болсон хог навшаад үрдсэн байхад Eva ирээд жижигхэн хогийн роботод ингээд амьдрал ингээд үүж байгаа юм шиг айгүй турсамжтай кино ер нь л надаа. Тийм болохоор би ер нь бол энийг эс рүү оруулах гэж бодож байна. Дараачих нь болохоор App орж ирж байна. Одоо манай нөгөө өгшин өвнийг баг мэдэхгүй юм байхгүй л үгүй. Би баг анх яг App-ыг үзээд яг уйлж исэн баха багтаа бол яг тэр Монгол жүжигчдэнтэй бас аюу төстэй харагддаг шүү дээ ихэд бол. Тэр нэг хэсэг дарын дүр нь бас аюу жоохон айкон санагддаг. Аюу бол нохотой. Би аюу амтан дайртай. Нохоо дуртай. Нохоонод гоё. Анимашны жанрын үуч гэсэн гоё яг сүүлийн тэр нөгөө нэг өгшин өвгөн манай гол дүрийн нөгөө нэг залууд өөрийнх нь багт нь хайртай хүнийх нь үжсэн тэр нэг жижигхэн лонхны юу гэдэг шүү дээ. Юу тгүүлээ тэр ч одоо төмөр нэм Италиан байдаг. Тэрийг үуч мөдөөс бол надад аюу санагддаг байсан. Тийм болохоор би App-ийг ерөнхийдөө эс рүү оруулж байна. Toy Story 3 Barbie, Kent, Lotsa гэдэг нэг ягаа нэг баавгаа тэр бол үгүй юм шүү. Түүхийнх нь үтгэл би мэдэхгүй байна. Яг хуу би Finding Nemo-тай жоохон ойртуулаад тавьчихдаг баг би дээр тавьчих ирэхэд Rango бол амар дуртай шүү. Rango Johnny Depp бах тэгээ нөгөө цуг жүжиглэлийн эмэгтэй юм билээ. Тэр мөр бол амар гоё яг behind the scene хэсгүүдийн үзэнгүүдээс яг анимашнтэй адилхан жүжиглэж эхлээд тэнгуүтээ одоо яг тэр сэтмэд нь ч сая гоё харж ирсэн ирэхэд 12-3 настай байхад ингэ үзчихсэн гэж бодож байгаа яг юу юм бэлээ. Тохойч ингээл хүүхэлдэйн кинонууд дээр зүгээр ингээл Sunshine and Rainbow ингээл одоо мөр Pony юу гэдэг тиймэрхүү ингээд ер нь хүүхдийн удаа их хардаг байсан. Тэгэхэд Rango бол ингээд миний харах үнцгийг бүр амар гоё өөрчилчихсэн. Эс тэгээ дээгүүр юм тавих байхаа. Бараг Spirit TV-ийн урд Shake юм байна. Бараг эс юм байна дөө шууд нэгт. Brave, Ginger энэ чи юу вүлээ? Хаанхан яас ийсэн юу ч үлээ. За энэ бол би нэр үнэхээр санахгүй байна. Гоё зурглалтай гоё анимашн. Гэхдээ таалагддаг яг үндэ. Bias тийм явж магадгүй. Гэхдээ за нэг би дээр л оруулчих юм хэд. Яг ч юм нэр үнэхээр алган дээр бол. Frozen бас Olaf гоё дүрээ. Olaf-ос за би энэ баг Frozen-ыг Olaf-ос бол зүгээр ээр оруулаад дөө. Гоё ч юм баг байхгүй юм шиг санагддаг надад бол. Big Hero 6-ыг яг дуунд нь дуртай. Fall Out Boy нөгөө Immortals гэдэг байдаг. Тэрнээс болж би баг энэ анимашныг өнд үзчихсэн. Ямар ч нэг тийм хүлээлт байгаагүй
Ээс рүү оруулаад дөө ерөөхдөө. Baymax гоё. Baymax бол үнэхээр гоё дүр. Амар нэг тийм базаа алчмаартай нэг болдог бол. За Inside Out бол хүүхэлдэйн кино. Зүгээр л хүүхэлдэйн кино. Ямар нэг зүйл үнж байгаа надад амаа авахгүй. Тийм болохоор зүгээр яг шууд бодож байгаа хэлээ. Trash Zero. Zootopia, Judy Hopps, Nick Fox. Бараг их хүмүүсийг бараг Fury болох шалтгаан болгосон баг тоо. Тэгээ яг хоо Zero оруулж. Spider-Man, Into the Spider-Verse байна. Хар хүн. Spider-Man. Анхных юу гэж бодож ин guys. Амар үстэй. Анимашн их суусаа амар үстэй тэр олон төрлийн анимашнууд ингээд нийлж мэлээ. Тэгээ нөгөө Spider-Verse ингээд дөрүүд нь орж ирэнгүүтээ гардаг тэр сценүүд бол icon мондөг гоё. Дуртай. Rango-ийн Shrek-ийн урд за Spirit-ийн урд тавьчих. Toy Story 4 үзээгүй, огт үзээгүй оруулж байгаа. Soul үзээгүй бас. Encanto үзээгүй. Pinocchio бас үзээгүй уучлаарай. Boy and the Heroine. Тохоо идэхтэй энтэй зэрэгцээд бас нэг дэжгүй анимашн гарсан мэт нь юу байлаа? Би мартчихлаа. Boy and the Heroine-ыг яг хуу fraud гэж үзэж байна үндэ. Мэдхгүй. Би бас үзээгүй л байгаа л да. Гэтэ үзээгүй бас хүний үүднээс хэлж болохоор жоохон хүнс өөрийг өргөлөө. Гэтэ надад амаахгүй. Тийм болохоор би fraud руу оруулаа. Flow K-pop Demon Hunters. K-pop Demon Hunters бол би одоо тусдаа тэр үүсгэсэн байгаа. Тийм болохоор K-pop Demon Hunters руу орлоо. Fraud-ийн доор орж байгаа шүү ихэд бол. За сүүлийнх нь тэгээ Flow үлдчихэж байгаа маань ихэд Flow бол миний watchlist-д байгаа баг. Нэг тэр нөгөө Stray гэдэг нэг PlayStation тоглоом байдаг лөө. Тэрнтэй нэг жоон төстэй юм шиг харагдаж илээ. Мууртай, би амтан дайртай, муу харагдаж юм. Тэгээ би watchlist руу оруулчих. За бусдаар ерөнхийдөө нэг ийм л юм байна дөө. S дээр бол Rango байгаа, Shrek, Spider-Man, Into the Spider-Verse one, The Incredibles one, Spirited Away, Happy Feet one, Ratatouille, WALL-E, Up, Big Hero 6, The Coco one. За энэ ингээ болж байгаа юм байна. Энэ бол зүгээр л миний бодол. Тэгээд би бол киног бол яг тийм шимтэмшиж үздэг юм бол биш. Тийм болохоор одоо ингийн үүднээс л би ингэж хэлж байгаа шүү. Бити намаа хараагаарай. Баярлалаа. Лайк болон subscribe дараарай. Баяртай.